Дараагийнхаа бичлэгт тавтай морил би өнөөдөр та бүхэндээ хүн бодолтой ингээд хоёрхан зүйлийг оруулж чадсанаар одоо амьдралд маш олон гайхалтай өөрчлөлтүүд гардаг тухай хуваалцъя гэж бодлоо. Тэгээд цаанаасаа л ингээд нөгөө амьдрал нь бүх юм нь ингээд нэг тийм болоод идэг хүн байдаг штэ тий. Ер нь бүх зүйл нь ингээд нэг тэгш сайхан байгаад идэг. Тэгтэл яагаад ч хичээгээд байхад ингээд болдоггүй ингээд хүн бас байдаг тий. Тэгэхээр энэ хоёрын ялгааг юусоо юу гэж үзсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын одоо сэтгэл судлаач Уильям Джеймс гэж хүн байт юм л да. За тэр хүн болохоор өөрийнхөө бодол одоо нэг ёсондоо өөрийнхөө дотор байдаг тэр нөгөө дүрм хүн болгонд нэг дотор нь дүрм байдаг штэ тий. Тэгх ёстой ингэх ёстой би угаасаа ийм хүн гэсэн зүйлүүдээ одоо өөрчилж чадсанаар бидний амьдрал өөрчлөгдөх боломжтой гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдрийн сэдэв манаас энэтэй уялдаа холбоотой таны дотор одоо ямар дүрм ямар одоо би угаасаа ийм хүн гэсэн ингэж амьдрах ёстой хүн гэсэн бодол байгаа вэ? Тэрийгэ ямар аргаар бас өөрчилж болох вэ гэдэг тухай байгаа юм аа. За тэгээд бүх зүйл ингээл юу гэдгийг амьдрал нь ингээл болоод идэг хүн нэг л болдоггүй хүн хоёрын бодол нь ерөөсөө маш жижигхэн зүйл дээр өөр байдаг гэж судалгаа гаргасан байгаа байхгүй юу. Ердөөсөө бүр өчүүхэн зүйлийн ялгаанаас олж ингэж хүн хоёр өөр амьдардаг гэд. Тэгээд нэг жишээ байсан. Нэг айлын нэг хоёр хүүхдийг ингээд тэр судалгаанд хамруулад тархийг нь л судалж байгаа гэсэн үг шүү дээ. Ямар бодолтой гэдгийг. Тэгээд ядруухан гэр бүлтэй тэгээд нөө аав нь одоо нэг арх удаг тэгээд ер нь бол нэг тиймэрхүү хэрүүл зодонтой тийм гэр бүлд ингээд өссөн юм байна л да. Тэгээд тэгтэл нөгөө нэг ах нь яг ахийнх нь яг амьдрал болохоор их нэртэй болсон ч хүүхдтэй болсон ч өрдөөсөө л яг л нөгөө аав шиг ингээл гэр бүлээ ингээл бас хэцүү байлгадаг тийм арх удаг хүн болсон гэсэн байгаа байхгүй. Тэгтэн дүү нь болохоор эсэргээрээ бүр маш сайхан гэр бүлтэй ингээл маш сайхан ажил төрөлтөө маш сайхан амьдарч исэн гэж байгаа байхгүй. Тэгээд яг адилхан асуулт асуусан гэж байгаа нөгөө сэтгэл судлаач яаж ингэж амьдарч байгаа юм бэ гэд. Тэгтэл нөгөө хариулт нь болохоор ах нь болохоор угаасаа л би тийм гэр бүлд одоо тиймэрхүү гэр бүлд өссөн юм чи би одоо ингэж л амьдрын штэ. Энээс илүү надад яаж амьдрах одоо бараг боломж байгаа гэдэг ч юм уу тий тэгж хэлсэн гэж. Тэгтэл дүү нь болохоор би тийм гэр бүлд өссөн юм чин тийм байх ёсгүй гэдэг зүйлийг ингээд бодсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр өрдөөсөө адилхан гэр бүлд өссөн гэхдээ яг тэр нөгөө үр дүнгийг харуулах бодол нь өөр байгаа учраас энэ хоёр хүн өөр амьдарч байгаа гэж гаргасан билээ. Тэгээд яг бодит амьдрал дээр ч гэсэн бодоод үзэх юм бол маш ойрхон жишээ юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд нэг айлын хүүхдүүд хүртэл маш өөр амьдраад явж идэг штэ тий. Тэгээд өчүүхэн одоо тийм жижиг бодлын ялгаанаас урт хугацаанд таны амьдралд одоо өөрчлөлт гарч ирж идэг. Урт хугацаанд та өөрийнхөө амьдралыг ингэж өөрчилж бүтээж бий болгож идэг. Эсвэл эсэргээрээ сүйтгэж идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бидний энэ бодол гэдэг зүйл бол маш одоо чухал зүйл гэдгийг бол одоо ер нь бол сүүлийн үед маш их сонсож байгаа байх. Тийм болохоор бүгдээрээ ер нь бол бодлоо яаж ингэж бас гой байлгаж, эерэг байлгаж сурах вэ гэхээр өнөөдөр би хоёр зүйлийг танилцуулъя гэж бодож байна. За тэгээд энэ хоёр зүйлийг та амьдралдаа ингээд жоохон хэрэгжүүлээд оруулаад ингээд бодож үзэж чаддаг болох юм бол багаар 5-10 жилийн дараах амьдралын одоо суурьал тавьж байгаа гэсэн үг юм уу да. Тэгээд нэгдүгээрт нь болохоор юу вэ гэхээр ухамсарлаж үйлдэлээ сонгох гэж байгаа. Одоо энэ болохоор нэг ухамсарлаж үйлдэл хийх гэхээсээ илүү үйлдэлээ бүр сонгож хийх гэдэг үгэн дээр нь маш их фокуслах хэрэгтэй. Яад гэхээр нэг бодож ингэж тунгаалгүйгээр тэгээд нөгөө үр дагавар хохирол одоо тийм юмыг ерөөсө бодлгүйгээр хүн ер нь өөрийнхөө тухайн нэг сэтгэл хөдлөлөөр үйлдэл хийдэг хүмүүс маш олон байдаг юм байна л да. Нэг өсөндөө одоо хийх гэж буй үйлдэлээ бид нар сонгох ёстой гэсэн үг. Эерэг байх арга барилын сэтгэл судлал гэж нэг тийм бас сэтгэл судлал байдаг юм байна л да. Тэгтэл тэр сэтгэл судлалд болохоор бүр баталгаатай гарцаагүй ад жаргалтай байдаг арга юу вэ гэдгийг одоо ингээд нотлсон юм байна л да. Тэгсэн чинь
энэ арга орсон гэж байгаа байхгүй ердөөсөө ухамсарлаж үйлдэлээ сонгож хийх гэж байгаа. За тэгээд дэлгэрүүлээд ярих юм бол энэ юу нь яг юу гэсэн утгатай үг юм бэ гэхэд тэгэхээр урсгалаараа биш те өнөөдрийнхөө амьдралыг за болно дооч гэдэг юм одоо зүгээр яг одоогийнхоо байгаа сэтгэл хөдлөлөөр ингээл үгээ гаргаал ч юм уу ингээл тэрнгөөрөө үйлдэлээ хийгээд ч юм уу тэгж ингэж урсгалаараа ингэж амьдрах биш бодож тунгааж үйлдэл хийх арга гэсэн үг байхгүй юу. Яа тэгэхээр юу хийж яаж амьдрахаа ингээд тодорхой болгоод тэрнийхээ дагуу хүн ингээд үйлдэл хийж сурах хэрэгтэй юм байна л да. Гэтэл одоо хүмүүс болохоор ихэнхдээ ердөөсөө үйлдэлээ сонгодоггүй. Яагаад тэгэхээр бодолтоо захирагчдаг гэж байгаа байхгүй тухайн үеийнхаа сэтгэл хөдлөл бодол хоёрт ингээд захирагдаад тэгээд ингээд үйлдэлээ гаргаа явцдаг гэж байгаа байхгүй. Ямар гэр бүлд яаж өсөх нь бол яг үнэндээ тийм ч хамаатай зүйл биш гэж үзсэн байгаа байхгүй юу. Тэгээд чи өөрөө ингээд хүн болж төрөөд яг ингээд яаж амьдрмаар байгаа нь тий ямар амьдралаар ингээд өөрийнхөө амьдралыг төсөөлж байгаа тэрийг ингээд өөрөө бодож тунгааж тэрнийхээ дагуу ингээд баг багаар үйлдэл хийх хэрэгтэй. Одоо түрүүн тэр жишээ биш үү те ах トゥ хоёрын жишээн дээр хэлэхэд дүү нь яагаад ингээд сайхан амьдарч байна гэхээр тэр нөгөө өөрийнхөө туулж ирсэн тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг ингэж авж исэн тэр зүйлүүдийнхаа эсрэг зүйлийг бодож байгаа гэсэн үг байхгүй би ингэж амьдарч болохгүй юм байна. Яагаад заавал ийм гэр бүлээс ийм гэр бүлд өссөн гэд заавал яг адилхан амьдрах ёстой гэж би бол өөр амьдарч болно гэсэн бодол өөртөө бий болгосон учраас маш сайхан амьдарч байгаа байхгүй. Ер нь тэгээд ийм бодлууд хүний ингээд амьдралыг 10-20 жилд ингээ өнөө маргаашаа биш 10-20 жилд ингээд бүтээж явж идэг гэсэн үг байхгүй. Одоо саяын тэр жишээн дээр ч гэсэн хэлэхэд тэр дүү нь болохоор за би ер нь гэр бүлээ ингээд чухалчилдаг хүн болох ёстой юм байна гэдэг имийг маш сайн өөртөө ингээд хэлж өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээд гэр бүлээ ингээд чухалчлах ёстой байна гэсэн бодол өөртөө ингэж ухамсарласныхаа үүднээс гэр бүлээ чухалчлахын тулд яах ёстой вэ гэдэг үйлдэлүүдийг ингээд угаасаа аяндаа хийж эхэлнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр бодлынхаа дагуу үйлдэл нь явсаар хагаад тэгээд өөрийнх нь амьдрал ер нь бол одоо эхнэрээ маш их хайрладаг, үр хүүхдтэй сайн эцэг байдаг тий. Тэгээд ажил төрлөө маш сайн хийдэг ийм хүн болж төлөвсөн гэсэн үг. Тэгэхээр бодол гэдэг чинь ерөөсөө нэг тийм тоглоом шиг л гэсэн үг байгаа байхгүй. Одоо ингээд нэг тийм ингэж эвлүүлж оруулдаг нэг пазл тоглоом гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг юм шиг санагдаад байгааз нэг бодол, нэг үйлдэл гээл ингээл яваад тэгэл тэрийгээ ингээл нөхөөл явсаар байгаа л одоо бидний амьдрал бий болж байгаа юм шиг нэг тийм сонирхолтой санагдаад байсан. Ах нь болохоор нөгөө өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжээрээ ингээд бодлоо бий болгоод тэгээ яг ингээд юу гэдгийг ер нь бол ингэж л амьдрах хэрэгтэй гэсэн ийм урсгалаараа амьдарч яваа гэсэн үг болж таарж байгааз тэгээд нөгөө бодлоо маш сайн ингэж ухамсарлаж үйлдэл хийн гэдэг бол ерөөсөө ямар амьдралыг бүтээх гэдгээ шийдэж байгаа зүйл учраас хамгийн чухал зүйл шүү гэж бүр тодтогч хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд бидний ер нь өдөр тутамд маш их байдаг одоо жишээ гэх юм бол гэр бүлдч тэр те юмыг нэг тийм эерэг хүлээж авч үйлдэл хийдэг хүн байдаг штэ те сөрөг хүлээж авч бас үйлдэл хийдэг хүн байдаг те. Жишээ нь одоо юу гэдгийг гэрт ингээл хоол хийгээл байж хар одоо хоол болоогүй муу ч гэдэг юм уу те өөрөө зурагт үзээ сууж байгаа л тэгэл хоол болоогүй муу гэдэг одоо хүн байхад юу туслуул болохоор байна гэд ирж тусалдаг хүн байх жишээний те. Тэгээд хоолны одоо юу гэдгийг давс маус муута одоо ийм амтгүй хоол байна гэж голж иддэг хүн байхад ингээд зориулаад хоол хийж өгсөнд баярлалаа давс баг байх ямар хамаа ах үдэ гэж ингэж эргээр бодож тэрийг иддэг хүн ч гэсэн байгаа шүү дээ. Ер нь бол ингээд энэ бол бүр байдаг жишээнүүд. Эдгээр хүмүүс ч гэсэн ерөөсөө бодлороо өнөөдрийнхөө энэ бодлоор 5-10 жилийн дараах амьдралаа бүтээж байгаа гэсэн үг. За яагаад гэж бодож байна уу та нар? Яагаад тэгэхээр гомдолдог одоо юу гэдгийг ер нь бол ингээл сөрөг бодолтой
гэр бүлийн харилцаа ингээл аажмаар юу нь ямар болох вэ те байнга одоо нэг буудан дээрээ суучаал хоол болоогүй юу ч гэдэг юм ингээл нэг тийм ингээ байгаад хахаар нөгөө хүндээ ямар сэтгэл төрүүлэх үү те тэгээд ингээд баг байгаараа одоо тэрийг ухамсарлахгүй байгаа байхгүй юу тэгээд тухайн үедээ ингээд за би ингэж юу нь болохгүй штэ гэж тэрийгэ одоо ухамсарлаад за би одоо жоохон туслах ёстой ч гэдэг юм уу ингээд тэрийг л ухамсарлаж үйлдэл хийх гэж хэлээд байгаа байхгүй юу тэгэхээр тэр үйлдэлүүд чинь л ерөөсөө нөгөө 10-20 жилийн дараах тэр гэр бүлийн сайхан уур амьсгалыг бий болгож ингэж байлгасаар байх болно гэж байгаа байхгүй юу. Ер нь бол бид нар ч гэсэн ярьдаг сонголт бол ер нь биднэрт байдгаа гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр юу бодож ямар үйлдэл хийх гэдэг ч гэсэн ерөөсөө сонголт биднэрт байдаг гэсэн үг тий. Тэрийг одоо очоод тусалж болно зүгээр ингээд хажуунаас нь одоо нөгөө нэг монголоор ярьдаг нэг хушуу нэмээд гэдэг шиг тий хушуу нэмээд бас зогсож болно. За одоо юу гэдгийг гэр бүлдээ сайхан цаг гаргаж болно эсвэл өөрийгөө сайхан баясгаад тий ууж идээд явж болно. Ингээ бүх юм сонголттой. Гэхдээ таны өнөөдрийн тэр сонгож хийж байгаа одоо сонгож хийж байгаа ухамсарлахгүй байгаа зүйлээс чинь улбаалаад таны тэр үйлдэл чинь таны амьдралыг бүтээнэ гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд баг багаар одоо ингээд юу гэдгийг сөрөг бодол хандлага ингэж засаж өөрчлөөд явах юм бол үйлдэл ч гэсэн тэрийг нь дагаад ер нь бол өөр болдог гэж байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг өнөөдөр эрүүл мэндэ бодож гинэ гэд ингээд бодоод зүгээр ингээд зургтаа үзээ суугаад идээд байгаад ах юм уу эсвэл за би ингэж болохгүй штэ гэд ухамсарлаад за би нэг цаг ч гэсэн алхдаг бай гэж өөрөө ингээд бодлоо бий болгоод тэгээд өдөрт одоо нэг цаг алхаж ингэж үйлдэл хийдэг ч юм уу те тэгснээрээ та ямар байх вэ гэхээр 5-10 жилийн дараа та маш эрүүл одоо те өссөн гоё бие бүтээсэн тийм хүн байна л гэсэн үг байхгүй юу? Ер нь хамгийн ингээд ойлгомжтой жишээг хэлэх юм бол за тийм болохоор нэгдүгээрх маань таны бодол нэг үйлдэл болдог гэхээсээ илүү та ингээд өөрийнхөө бодож байгаа бодлыг маш сайн зөв үү буруу юу гэдгээ ухамсарлаад тэр ухамсарласныхаа үүднээс үйлдэлээ би энэ үйлдэлийг хийх үү энэ үйлдэлийг хийх үү гэдгээ сонгох ёстой гэсэн үг байхгүй юу. За тэгээд хоёрдугаарт нь болохоор өсөж дэвших тийм сэтгэлгээтэй сэтгэл зүй гэж байгаа. За энийг одоо бас дэлгэрэнгүй тайлбарлах юм бол юу гэсэн утгатай юм бэ гэхээр таны дотор байдаг энэ сэтгэл зүй чинь ер нь бол юу ч байсан болно бүтээнэ гэсэн өсөж дэвжих одоо тийм сэтгэлгээтэй хүн юм уу эсвэл юмыг одоо нөгөө болохгүй бүтэхгүй гэдэг талаас нь хардаг нөгөө сөрөг сэтгэлгээтэй хүн юм уу гэдэг дээр маш их зөрүүтэй байгаа байхгүй юу. Тэгээд хоёр төрлийн бодолтой одоо ингээд хүн байдаг байгаа байхгүй юу. Зарим хүмүүс одоо ингэ юу гэдгийг ингэж боддог хүн байдаг штэ тий. Хүнд ингээд төрөлхийн авьяас заяагаад тэгээд тэр төрөлхийн чадвартай ерөөсө төрөлхийн л угаасаа хүн ийм байдаг гэж боддог хүн байдаг тий. Мөн бас ингээд төрөлхийн л угаасаа би ийм ааштай ч юм аав ээжийн ийм ааш надад угаасаа байдгийн ч гэдэг юм уу. Ер нь тий нэг тийм бүх юмыг бүр төрөлхийн гэд бодоод бүр тэрэндээ ингээд бүр орцсон хүн байдаг тий. Угаасаа энэ ийм байх ёстой гэд. Гэтэл төрөлхийн байсан ч гэсэн тэрийг өөрчилж болно гэж боддог бодолтой хүн бас байдаг тий. Тэгэхээр энэ хоёр дээр маш том ялгаа байгаа гэсэн үг. Тэгээд төрөлхийн хүнд авьяас, төрөлхийн чадвар, төрөлхийн ааш араншин байж болох ч гэсэн энийг хүн бол яаж ч өөрчилж болно, яаж ч альва зүйл өөрчлөгдөж болно. Хүний чадвар одоо бүх зүйл ер нь хязгааргүй гэж боддог учраас хүн өсөж дэвших тийм сэтгэлгээг өөртөө ингэж бий болгож идэг юм байна л да. Тэгэхээр энэ сэтгэлгээг хүн өөртөө ингэж бий болгосноороо өөрийнхөө одоо нөгөө хийхийг хүссэн зүйлээ хийж өөрийнхөө одоо чадахыг хүссэн зүйлээ чадаж ингэж амьдрах боломжтой гэж үтсэн байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө эсэргээрээ юу гэдгийг энэ угаасаа төрөлхийн л ийм хүн өө энэ угаасаа төрөлхийн л ийм ааштай гэдэг ч юм уу би угаасаа ийм хүн ч гэдэг юм уу тийм нэг тийм бүх юмыг нөгөө төрөлхийн гэдэг зүйлд өгөөд угаасаа яаж ч өөрчлөх боломжгүй штэ гэж үздэг тийм тогтчихсон сэтгэлгээтэй хүмүүс болохоор амьдралаа өөрчлөх одоо юу гэдгийг өөрийгөө өөрчлөх тийм хөгжих боломж нь хязгаарлагдмал болчдөг гэж байгаа байхгүй юу. Нөгөө яа тэгэхээр бодол таны амьдралыг угаасаа бий болгоод байгаа учраас хязгаарлагдмал гэж бодж л байвал таны амьдралд угаасаа бүх юм хязгаарлагдмал байна
гэсэн үг болж таарж байгаа. Өсөж хөгжих бодол одоо сэтгэлгээтэй хүн бол юу ч байсан бүтээн болгоно гэж ингэж боддог учраас амьдрал нь тэр хэмжээгээр нь ингээл багаагаар дээшил дэвшээд явж идэг гэж байгаа байхгүй юу. Харин тэр тогтсон сэтгэлгээтэй одоо ийм л байх ёстой гэж боддог хүмүүс бол ихэнхдээ нөгөө нэг тийм харамсалтай амьдраад ингээд дуустдаг юм байна л да. Яагаад тэгэхээр бүх зүйл нь хязгаарлагдмал, бүх зүйл нь болдоггүй тэгэд ингээд ийм байх ёстой гэсэн сэтгэлгээндээ ингээд бүр ингээд хавчигдаад баригдаад ингээд өөрийнхөө амьдралыг хязгаарлалцдаг гэж байгаа байхгүй. Тийм болохоор маш харамсалтай амьдралыг илүү бүр маш олон зүйлийг бүтээх юм боломжтой байсан, маш олон зүйлийг хийх ингэж боломжтой байсан ч гэсэн тэр бүх боломжоо ингэ харж чаддаггүй гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор бодол гэдэг зүйл нь ерөөсөө л хүмүүсийг ер нь бол захирч байгаа. Бодол чинь ямар байна, тэндээс чинь үйлдэл чинь гарна гэж ер нь бол дандаа хэлдэг штэ тий. Тэгэхээр одоо нөгөө хязгаарлагдмал бодолтой хүний үйлдэл яах вэ, бас л ингээл хязгаарлагдмал л байна штэ тий. Юу ч хийж бүтээж болгоно, хүн яаж өөрчлөгдөж болно гэж боддог тийм хязгааргүй гэсэн сэтгэлгээтэй хүний амьдрал ч гэсэн бүхэл зүйлд ингээд хязгааргүй үйлдэл ч гэсэн бас хязгааргүй тий. Илүү одоо өргөн нүдээр харж ингэж хийж бүтээж чадна гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу. Хичээл зүтгэл шийдвэр одоо боломж гээл ингээл амьдралын маш чухал зүйл дээр тогтсон сэтгэлгээтэй хүмүүс бол ингээд төрөлхийн л ийм гэдэг бодлороо нөгөө хүсэл тэмүүлэл байхгүй тэгээд ингээд нэг тийм урсгалаараа амьдарч байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд нэг өсөж хөгжих одоо тэр сэтгэлгээтэй хүмүүс болохоор би хэн байх нь хамаагүй бүгдийг одоо хийх боломжтой гэж хардаг учраас нөгөө нэг тууштай тэгээд дээрэс нь боломжийг юусоо алддаггүй. Одоо жишээлбэл ингээл communication knowledge гэж хэлж байгаа байхгүй юу. Ярилцах чадвар дээр ч гэсэн хүний ингээд ялгаа харагддаг юм байна л да. Яа тэгэхээр тогтсон сэтгэлгээтэй ингээд хүн болохоор чадахгүй мэдхгүй байхаасаа ингээд маш их ингэж ичиж тэгээд ингээд хүн намайг ингэж бодчихгүй тэгж бодчихгүй гэдэгт илүү их анхаардаг учраас өөрийнхөө нөгөө нэг дотор байгаа боломжуудыг ингэж нээж гаргаж чаддаггүй юм байна л да. Тэгтэл хөгждөг сэтгэлгээтэй хүн болохоор чадахгүй зүйлээ зүгээр ингээ бусдаас ингээ зүгээр асуучдаг. Тэгээд өөрийгөө ингээ хөгжүүлдэг. Бусад хүний юу гэж бодоход юусоо анхаардаггүй учраас илүү ингээ дэвшиж суралцаж ингэж хөгждөг гэж байгаа байхгүй юу. Гэр бүлийн тал дээр болохоор тогтсон сэтгэлгээтэй хүмүүс яадгүй гэхээр зан аашаа ердөөсөө ингээд нөгөө харилцсан нөгөө хүнтэйгээ буулт хийж ингэж өөрчилж янз бүр олж ингэж нийлүүлж юу гэдгийг ингэж тэнцвэржүүлж явж чадахгүй би угаасаа ийм хүн гэж ингэж төрөлхийн нөгөө байгаа зан аашаа гаргаж ингэж аашилж байсаар байгаад нөгөө юу гэдгийг өөрийнх нь нөгөө үзэл хамгийн их байгаад шүү дээ тий. Өөрийнх нь нөгөө бие хүний үзэл нь маш их байгаад шүү дээ тий. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахад маш их одоо сэтгэлээр ундаг. Дээрэс нь ингээд нөгөө асуудлаа шийдвэрлэх одоо арга замыг хайж олж чаддаггүй. Тэгээд ямар нэгэн асуудал ингээд гэр бүлд ч юм уу ингээд нөгөө нэг ойлголцохгүй юм гарч марахад бурууг юусоо нөгөө хүндээ өгдөг талууд маш их байдаг гэж байгаа байхгүй. Тэгтэл өсөж дэвждэг нөгөө бодолтой сэтгэлгээтэй хүн болохоор хүн өөрчлөгддөг гэж боддог учраас нөгөө өөрийнхөө муу зан ааш те буруу зан аашийг засахыг хичээдэг, сайжрахыг хичээдэг, хамтдаа ингээд нөгөө хүмүүстэйгээ харилцаж ярилцаад альва ингээд арга замыг хайдаг гэж байгаа байхгүй. Тэгээд өөрөөсөө маш их хичээл зүтгэлийг гаргаж чаддаг. Тийм учраас нөгөө гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн маш их амжилттай байдаг гэсэн ийм дүгнэлтүүдийг гаргасан байлээ. Тэгээд хүүхдийн сурлага дээр хүртэл нөгөө тогтсон сэтгэлгээтэй хүүхэд өсөж дэвжих сэтгэлгээтэй хүүхд хоёрын ялгаа хүртэл харагддаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн хүүхдүүдээ ч гэсэн бас анзаараад ер нь бол юм өөрчлөгдөх боломжтой шүү. Чи бол одоо юу гэдгийг яаж ч ингэж өсөж дэвжиж сурыг мэдий гэх юм бол ямар ч хүн болох боломжтой шүү гэд бас хөөрхөн хүүхдүүдтэй бас тийм мотивац өгвөл бас зүгээр юм шиг санагдчихээн. Өсөж дэвжих тэр сэтгэлгээтэй хүн болохоор ерөөсө гол нь ингээд нөгөө тууштай байдаг, бууж өгдөггүй гэж байгаа аахгүй. Тийм болохоор өөрийнх нь нөгөө хийж байгаа зүйл нь ингээд амжилттай болох нь маш их байдаг гэж байгаа. Миний өнөөдрийн танилцуулж байгаа хоёр бодол биш үү те.
нэгдүгээр нь болохоор нөгөө ухамсарлаж үйлдэлээ ингэж сонгох гээд, хоёр дахь нь болохоор энэ нөгөө өсөж дэвжих сэтгэлгээг өөртөө суулгах гээд тий. Тэгэхээр энэ хоёр одоо бодол сэтгэлгээ танд ингээ байхан бол ер нь бол алстаа тий өөрийнхөө ингээд амьдралын үндэс суурийг маш гоё тавьж явах боломжтой шүү. Тэгээд өөрийнхөө хүссэн амьдралыг бүтээх боломжтой шүү гэсэн тийм мессежийг өгөх гээд хэлж байгаа зүйл шүү. Тэгээд танд одоо юу гэдгийг энэ хоёрын аль нь ингээд их бага байдгаас амьдрал маш их хамаатай болдог гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор бага багаар тий нэгээр ингээд одооноос ингээд өөрийгөө өөрчилж эхлэвэл бас болох юм шиг санагдсан. Тэгээд энэ нөгөө нэг тогтсон сэтгэлгээтэй хүн бүр аль ч улсад хамгийн олон байдаг гэж байгаа байхгүй юу? Одоо өөрийнхөө сэтгэлгээг ер нь өсөж дэвших тийм сэтгэлгээр өөрчлөхийн тулд хүн одоо яах ёстой вэ гэд бодож магадгүй. Бага багаар л ер нь бол өнөөдрийнхөө одоо нөгөө нэг жоохон ингээд юмыг сүргээр харах гэж юм уу, жоохон болохгүй байна гэд бодох гэж юм уу, эсвэл ингээд нэг тийм хүний одоо юу гэдгийг гэртээ ингээд нэг тийм буруу үйлдэл хийгээл те гэрийнхнийгаа ингээд тэгсэнгүү гэд байж байгаа оронд хамт хийдэг ч юм уу. Ер нь ингээд маш олон бага одоо бодлоос өөрчлөгддөг зүйл шүү. Тийм болохоор нэг тийм амар томоор бодох хэрэггүй. Өдөр тутмынхаа амьдралд жижигэн өөрчлөлт хийгээд явах юм бол маш гоё өөрчлөлтүүд амьдралд гарч ирдэг шүү гэж хэлмээр байна. Тэгээд 1990 он хавцаа гэсэн баха энэ нөгөө нэг тогтсон сэтгэлгээтэй хүмүүсийн бодол бол зөв гэж үздэг үе байсан гэж байгаа байхгүй юу? Гэтэл 2000-аад оноос хойш болохоор нөгөө хүний тархины ингээд маш олон судалгаагаар өсөж дэвших сэтгэлгээтэй хүмүүсийн бодол нь зөв гэж одоо үзсэн байгаа. Яагаад тэгэхээр нөгөө хүн бодлоо захирч үйлдэл хийж тэгээд хичээл зүтгэл гаргах юм бол юу ч хийж бүтээх боломжтой, хүснээрээ амьдрах боломжтой гэж үзсэн гэсэн үг. Хүний тархи ингээд хэрэглэж ашиглах тусмаа ингээд улам томорч залуужиж ингээд чадварлаг болж идэг гэсэн яриаг хүртэл хэлж исэн. Тийм болохоор тархиа үргэлж залуу байлгыг гэх юм бол сайн сайхнаар ашиглаж байх хэрэгтэй. Дээрэс нь нөгөө нэг зан ааш гэсэн өөрчлөгдөх боломжтой гэж байгаа. Та хичнээн одоо нөгөө нэг юу гэдгийг манай аав ээж ийм өвөө юм ийм байсан учраас би угаасаа ийм болцсон ч гэдэг юм уу. Тийм одоо хичнээн одоо нөгөө удамшиж ирсэн зан ааш бодол сэтгэлгээ байсан ч гэсэн тэр ч гэсэн өөрчлөх боломжтой болохоор гол нь одоо юу гэдгийг та ингээд өөрийнхөө бодож байгаа бодлоо маш их ингэж өөрөө бодож ингэж хянаж чаддаг байх хэрэгтэй. Миний энэ бодол одоо ингэж жоохон нөгөө тогтсон сэтгэлгээ одоо нөгөө сөрөг тал руу байна те. За тэгвэл би одоо энийг ингэж бодож үзье ч гэдэг юм уу. Өөрийнхөө бодолтой ажиллана гэсэн үг. Тэгээд өдөрт одоо таны бодож байгаа бодлын 70% нь сөрөг байсан бол тэрийгэ ядаж 50-50 болгоод нөгөө 49 гэж нэг бас бичлэг дээрээ ярьж исэн. Ямар ч байсан бүр сөрөг бодлоо одоо нөгөө болохгүй гэсэн бодлоо 50-аас дээш нь оруулж ерөөсө болохгүй гэж байгаа байхгүй. Тийм болохоор ядаж бүр 49 дээр нь байр гэж байгаа. Тийм болохоор бүр болохгүй бол тэгж бариад ингээд өөрийнхөө бодлыг хянаад миний өдөр тутмын боддог бодлын хэдэн үе нь ер нь сөрөг байна, хэдэн үе нь ер нь ийм байна, тийм байна гэдгээ ингээд бодоод эхлэх юм бол тэр бодлоос эерэг бодлоо ингэж сольж бодоод тэгэх юм бол маш их зүйл хамаардаг гэж байгаа байхгүй. Угаасаа энэ яг үнэн маш олон зүйлүүд ер нь хамаарад ирнэ гэсэн үг. Тийм болохоор одоо нөгөө нэг аливаа зүйлийн эерэг талыг нь харах тийм олох тийм юу гэдгийг дасгал хийж ивэл бас их зүгээр юм шиг санагдчихээн. Түрүүн хэлсэн шүү дээ тий, тархийг ашиглаж хэрэглэх тусам улам залуужиж улам одоо ингээд чадварлаг болдог, томордог гэж хэлсэн тий. Тэгээд дээрэс нь хэрэглэх тусам одоо юу гэдгийг тархиа улам ингээд зөвөр эргээр ингээд ажилуулах тусам маш олон зүйлүүд ингэж таны сэтгэл зүйн маш олон зүйлүүд ингэж хөгждөг гэж байгаа аахгүй юу. Зүгээр жишээ хэлэхэд л таны одоо нөгөө нэг сэтгэн бодох чадвар хөгждөг, хүсэл эрмэлзэл нөгөө тэмүүлэлтэй байдал хөгждөг, ой тогтоолтын чадвар ингэж бас сайжирдаг, төвлөрөх чадвар бас сайжирдаг. Тэгээд төсвөр төвчээр гэдэг юм одоо юу гэдгийг тийм бас чадвар сайжирдаг.
Тэгээл хүн хоорондын харилцаа тэгээд дээрэс нь ингээл ясашиса гэдэг ингээр ээлдэг байдал гээд ерөөсөө та тархиа ингээд зөв бодлоор, эерэг бодлоор ингэж ажилуулж ингэж маш их дасгал хийж чадсанараа өөрийнхөө сэтгэл зүйд хүртэл маш олон тийм гоё чадваруудыг одоо хөгжүүлж чадна. Дагаад давхар тэгэхээр бас их гоё байгаа зү тэ энэ Японы нөгөө уулан давирагч Миура гэдэг хүнийг та нар сонсч ирсэн үү? Тэр хүн одоо ингээд нөгөө 60 наснда ингээд сахартай гээл цусны одоо юутай илээ ингээл баахан ингээл өвчний бүр юутай одоо баг танд ингээд хэдхэн л жилийн нас үлдлээ гэд бүр эмчит тэгж хэлүүлээ. Тэгээд эмнэлэгт ингээд очиж исэн хүн гэж байгаа байхгүй. Тэгтэл тэр хүний бодол нь ямар байсан гэхээр би ийм байх ёсгүй, би энэс илүү хийх боломжтой, яагаад болохгүй гэдэг бодлоосоо тэр хүн нөгөө 70 настайдаа Эверестт авирсан гэд тэгээ дахиад 80 настайдаа байлаа 80 эдтэй дахин ингээ бүр 2 3 ингээд Эверестт гарцсан хүн байдаг штэ тий. Тэгээд тэр хүн бүр нөгөө нэг ингээд 60 наснда тэгж хэлүүлж исэн хүн бүр 70 наснда ингээд 80 наснда ингээд одоо ингээд 87-тоо ингээд бас хэвтэрт орсон юм байна л да. Ер нь бол бас жоохон би хаана мэдээж нас яваад аргагүй ирэхэнд ингээд ядрах янз бүр юм байна. Тэгээ ингээд хэвтэрт орсон ч гэсэн дахиж ингэж босоод нөгөө Токиогийн олимпийн үеэр яасан гэдэг үлээ нэг тийм бас юу байдаг штэ тий мэдээ. Тэрийг би бас марччихээ яасан гэдэг лээ. Одоо 89 настай мөртлөөсөө нөгөө ууландаа авирсаар л байгаа ямар ч зүйл боломжтой гэдэг зүйлийг бол энэ хүн бүр баталсан гэж яригддаг аахгүй юу сэтгэл зүйн юун дээр. Тийм болохоор нөгөө хүний хязгааргүй боломж юунаас эхэлдэггүй гэхээр л ерөөсөө бодлоос л эхэлнэ гэдгийг л маш сайн ингээд бодож ойлгож ингэж өөртөө тэр гоё бодлоодыг суулгаж өгвөл зүгээр юм шиг санагдсан. Тэгээд хүн өөрөө л хүсэх юм бол нөгөө амьдрал яаж ч өөрчлөгдөж юу ч хийж бүтээж чадна гэсэн тэр бодлоос өдөр тутмын амьдралдаа ингээд зөв үйлдэлийг баг агаар хэвшүүлэх нь хамгийн чухал зүйл юм болов уу гэж би бас бодож байна. За тэгээд та бүхэн маань өөрийнхөө бодол, сэтгэлгээг одоо аль болох гоё зөв эерэг байлгаж тэрнийхээ дагуу гоё үйлдэлээ сонгож хийгээд дээрэс нь боломжгүй зүйл гэж байдгүй шүү гэсэн бас гоё тийм бодлоор өнөөдөр маргаашийнхаа хийх зүйлүүдэд хандаж байгаарай гэж хэлье. За тэгээд энэ хүртэл бичлэгтээ минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.